Өдрийн мэнд эрхэм хүндэт сонсогчдоо та бүхэндээ Монголын бүтээмжийн төвийн бүтээмж зураг подкастын маань ээлж дугаар хүрч байна. Тэгэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлснийхаа 30 жилийн ог бид нар олон үйл ажиллагаа, олон сургалт, олон хамтын ажиллагаа, олон шин төслүүдээр эхэлж, улам өргөжүүлж, улам баяжуулж амжилттай яваагаа хэлэхэд таатай байна. За өнөөдрийн маань подкастын зочноор Монголын бүтээмжийн төвийн эксперт Хишиг Дэлгэр маань оролцож байна. Тэгэхээр өдрийн мэнд. За чамгүй хэдэн дугаараас хойш хоёулаа уулзсангүй тийм ээ. Нилээ хэдэн дугаарын дараа студидтэй эргэж уулзж байна. Тэгэхээр ер нь өмнөх подкастуудын маань тухай ялангуяа чивтэрийн түлхүү ярьдаг энэ сургалт тийм ээ. Бүтээмжийн төвөөс хэрэглэгчидтэй түншүүдтэй санал болгодог энэ дугааруудын талаар сонсогчид ямар нэгэн мэдээлэл тийм ээ санал хүсэлт ирүүлсэн бол тэр талаар хоёлаа эхлээд ярилцъя гэж бодлоо. Ер нь бол подкастыг ингэж сонслоо. Маш үр дүнтэй юм байна. Ийм сэдвээр сургалт авсан юм а гэсэн миний мэдж байгаагаар л 2-3 тохиолдол гарсан. Тэгээ мөн магистрт ихтэй сургуульд суралцж байгаа оюутнууд энэ би дипломын ажлынхаа энэ сэдвээр бичиж байгаа. Тэгээд манайд ийм зөвлөгөө бид тэр зэзэнгээ зөвлөгөө өгөөч гэсэн ийм 2-3 тохиолдол гарч ирсэн. Тэгээ мөн подкастыг чинь өөр подкастад ингээ шеэрлж болох уу гэд ийм бас ийм тохиолдлууд гарч ирсэн. За тэгэхээр энэ бол манай ажлын үр дүн юм тийм ээ. Тэгэхээр ийм сайхан үр дүнгээ сонсогч та бүхэнтэйгээ хуваалцахад сайхан байна. Тэгээд яагаад бид сонсогчдоос маань ямар нэгэн санал хүсэлт ирсэн тухай эхэлж хэлсэн бэ гэвэл өнөөдрийн маань Хишгийн бит хоёрын подкаст бас Монголын бүтээмжийн төвөөс байгууллагууд зөвхөн байгууллага гэлтгүүдээ ер нь та бидэнд тийм ээ чухал хэрэгтэй бүтээмжийн төвийн олон жилийн туршид үр дүнтэйгээр олон хүнд хүрч үйл ажиллагааг сайжруулж ирсэн тэр сургалтын талаар ярих гэж байгаа юм аа. За тэгэхээр өмнөх дугаар сонсогчид маань бол кайзен хандлага болон 7 алдагдал гэж юу юм бэ гэдэг талаар сонссон. Тэгэхээр Хишгээ бид нар болохоор яг энэ кайзен саналын систем гэдэг сургалтынхаа тухай сонсогчдод нэлээд сайн ярьж өгье гэж бодож байна. Гэхдээ тэрний өмнө ер нь яг энэ кайзен саналын систем гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Ерөөсөө кайзен гэдэг юмыг бид олон удаа давтж байна. Тэгтэл сонсогчд маань бас ойлгоогүй хүмүүс байгаа юм шиг байна. Тийм учраас дахиад кайзен болон үүний онцлогийн талаар эхлээд яриагаа эхлэх хэрэгтэй байна л та. Тийм. Ер нь бол баян ингээд давтаад байгаа нь ер нь бол Японы хөгжлийн гол түлхүүрийг кайзен хандлага кайзен гэж ойлгож болдог. Ер нь бол дэлхийн 2 дугаар дайнаас хойш л ингээд энийг хэрэгжүүлээд одоо л хэрэгжүүлдэг байгууллагууд нь хэрэгжүүлдэг хүмүүс нь төрсэн цагаас эхлээл ийм кайзен хандлагатай төрдөг гэж ойлгож байна. Тэгээ үүнийг нь бид нэр Монголд Монголын хувь хүн болон байгууллагууд ингээд хөвшүүлж жижиг алхмаар ингээд сайжруулалтуудыг бий болгож энэ нь маш том ингээд харагдахгүй байгаа юм шиг хэрнээ жижиг ингээд хөрөнгө оруулалт бага шаарддаг харагдахгүй байгаа юм шиг хэрнээ маш том өөрчлөлтүүдийг байгууллага болон хувь хүнд авчирдаг. Тэгээд үүнийгээ цааш бид нар бас нөгөө цааш ирээдүйдээ уламжлуулж үлдээх өв соёлоо болгож хадгалж бүгд ингээд амиа ботсон биш байгууллага гих сэтгэлтэй энэ ажлыг хэрхэн сайжруулах боломж байна вэ? Хаана ямар боломжууд байна вэ? Хүнд ингээд найдаал байх биш улс орны эдийн засаг ингээд манай улс төрчдөөс хамааралтай надаас хамааралтай байна гэдэг ах биш зөвхөн надаас хамаарч болно. Би энэ байгууллага улс орныг бас хөгжүүлэх боломжтой. Би ямар сайжруулалтуудад ингээд авчрах боломжтой гэсэн ийм хандлагыг ер нь бол кайзен гэдэг байгаа гэдгийг ингээд маш олон хичээлүүд подкастуудаараа ярьсан байгаа За энэ кайзен саналын систем гэдэг нь болохоор байгууллага дээр илүү хэрэгжүүлвэл илүү үр дүнтэй. За болон бага тооны болон эсвэл том байсан ч болно. Ямар ч байгууллага дээр хэрэгжих бүрэн боломжтой. Өмнө нь ажилтнууд маань ингээд өөртөө итгэлгүй байдлаасаа ч юм уу эсвэл ямар нэгэн санал гаргалаа гэхэд удирдлагатай мэдэгдэж чаддгүй. За эсвэл дунд шатны менежерээр ингээ хязгаарлагдчихдаг. За би нэг санал гарлаа гэхэд за эн чинь бүтэхгүй байна гэж ингээл хайдаг Тэр нь бол тэр ажлыг би хийж байгаа учраас би л тэр ажлын муу талыг мэднэ сайжруулах боломжийг бол уг нь бол олж харж чадна. Тэрийг нь ингээ системээр удирдах боломжийг нэг кайзен саналын систем гэдэг. За удирдлагуудаа ингээд би санал гаргалаа. Тэр саналаа
одоо ийм санал авсан байна. За эн чинь хэрэгжих боломжгүй байна. За энийг нэг сайжруулад ирээ. За тэгвэл эндээс чинь бид нэр ямар одоо төвөргийн хэмнэлт гаргах юм, юу авчирч чадах юм, манай байгууллага юу авчирч чадах юм гээд энийг ингээд одоо санал гаргасан ажилтнаа буцаагаад мэдэгддэг. За тэгээд хэрэгжих бол ийм, хэрэгжихгүй бол ийм байна гэд ингээд мэдэгдэг ийм системийг л хийлээд байгаа. Тэгэхээр системийн одоо бүр бүтцээр ярьж байгаа тохиолдолд мэдээж хэрэг за одоо гүйцэтгэх ажилтан албан тушаалтанч бай, эсвэл одоо дунд шатны менежерүүд ч зохиох дээд түвшиндээ ингээд санал гаргаад явхад хамгийн гол нь тэр дээдлэлт нь ажиллаж байгаа удирдлагын түвшний хүн нь өөрөө энэ кайзен хандлага, кайзен систем гэдгийг мэддэг байх хэрэгтэй болоод байна тийм ээ. Тэгэхээр тэр хүмүүст зориулж одоо яг энэ кайзен хандлага гэдгийг төлөвшүүлэхийн тулд ер нь юу хийх ёстой вэ? За эхлээд ерөнхийдөө бол сургалт бүх ажилтнуудад сургалт авах хэрэгтэй. Дээд болон дунд одоо яг үйлдвэрлэл эрхэлж байгаа ажилтнуудтай бүх нийтэд нь сургалт яг нэгдсэн ойлголттой болгоод за тэгвэл одоо манайх нэг ийм систем бий болгоё. Эхлээд одоо 14 хоногийн хугацаанд хэрэгжүүлээд үзье тий, туршилтын хугацаанд хэрэгжүүлээд үзье. Эсвэл одоо ийм тэргуун туршлагууд байна. Эндээс ингээд суралцаад байгууллагатай хэрэгжүүлъя гэд одоо журам гаргад юм уу, заавар гаргад юм бүх нийтэдээ ингээд удирдлагын зүгээс ямар ч гэсэн манлайлж ингэж мэдэгдэх хэрэгтэй. Бүх ажилчтай нийт ажилласан. Тэгээ бас нөгөө ажилтан маань бас удирдлагатай танигдах бас боломж маань бүрдэж байгаа шүү дээ. Энэ системийг яснараа. За энэ ажилтан маань өмнө нь бол ингээл дарагтайгаа одоо бараг жилдээ нэг удаа ч юм уу уулздаг байсан бол манай энэ ажилтан чинь ийм давуу талтай байсан юм шүү дээ. Ийм саналуудыг гаргаж ирээд ингээд ийм сайжруулалтыг авчирч чадвартай байсан юм биш тэгээд бас нэг удирдлагатай харагдах боломж бүрдэж байгаа. Тэгэхээр сая өөрөө чи ярианаас эдийн засгийн хувьд ямар нэгэн эрсдэлгүй одоо юу гэмдэ тийм ээ баг багаар тий ингээд тасралтгүй гэхээр энд яг эдийн засгийн ямар нэгэн одоо хүчин зүйл тийм үү, эдийн засгийн ямар нэгэн эрсдэл эсвэл одоо эдийн засгийн нөлөө ямар нэгэн тийм зүйл байна уу? Сайнаарч муугаарч. За энэ системийг одоо хэрэгжүүлэхэд бол систем гэдэг ингээд том юм шиг харагдаад байгаа хэрнээ ер нь бол ямар ч хөрөнгө шаардахгүйгээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Би одоо гар доорх материалаа ашиглаад би одоо ажил дээр ингээд дими ингээд өчтөрл гэхэд манайхан юм царамтай арвагийн компанитай юм хэвлэлийн юм үйлдвэр дээр ингээд очиж одоо ажилласан. Одоо төсөл маань дууссан, төслийн хаалтаа хийсэн. Тэгэхэд нөгөө нэг байгууллагуудын ажилтнууд маань өөрсдөө багаараа ингээд төсөл бичээд тэр төслөө ингээд хэрэгжүүлсэн байна. Жишээ нь одоо сард нөгөө тэр нэг тавуу ингээд яадаг. Одоо тавуугаа ингээд арчиж авдаг, тавууд арчдаг байсан бол одоо нэг өөртөө гар доорх материалаа ашиглаад юм тавуу хусагч гэд хийцэн. Тэгэнгүүт тэр ингээд нэг л удаа хусч байгаа. Тэгэнгүүт тэрийгээ бид нэр өмнө нь ингээд арчдаг байхад тэнд нөгөө наалдаад ингээд хатцдаг байсан. Тэр юу ингээд тоосож үзээд за нэг одоо удаа ингээд хэвлэл хийхэд тэдэн төгрөгийн зардал гаргадаг байсан байна. Түүнийгээ өдөртөө шилжүүлэхээр тийм юм байна. Тэдэн төгрөгийн зардал гаргадаг байсан байна. За тэгээ сардаа шилжүүлэхээр тэдэн төгрөгийн зардал гаргадаг байсан байна. За үүнийг жилдээ хөржүүлэхээр ер нь бол ингээд баг тэр л жоохон байгууллагын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гэхэд өдөрт ганцхан тэр одоо үйлдвэрлэлийн нэг алхмаас одоо сая гаруй төгрөгийн ингээд хэмнэлтийг гаргаж ийна гэх. Ингээд янгууд удирдлагатай ингээд тэр төгрөгөөр нь ингээд гаргаад бусад ажилчсандаа мэддэг. Ийм төгрөгийг зүгээр дими бид нэр зүгээр л өргүү зардал гаргаад ирсэн юм биш үү? Ингээ хэмжих боломж байсан юм биш үү гэдэг. Ингээ гараад ирчээ. Тийм юм шинэ байгаа. Тэгэхээр илүү нөгөө нэг одоо мөнгөн төгрөгөөр ч юм эсвэл цаг хугацаагаар нь ч юм уу ингэж гаргаж саналуудаа гаргаж ирээд одоо би ийм ажиллаа ингээ сайжруулах боломж байна. Тэгвэл тэр бусад нөгөө нэг хэмнэсэн цагаараа тий өөр хэрэгтэй ажлууд хийж болох юм байна. Тэгээ бас ингээ би стрессгүй ажиллах боломж байгаа юм байна тий. Ийм саналуудыг ингэж гаргаж ирж гой бодит жишээ байна. Тэгэхээр сая бол одоо жижиг одоо хэвлэлийн үйлдвэр гэсэн тийм үү. Тэгэхээр энд одоо ингээд хэмжээд их амархан тийм ээ. Сар болгон сая төгрөгөө зүгээр хайж яснаас тийм энэ чинь жилд гэхэд 12 сая төгрөг ингээд бид нарт эргээд ороод ирлээ. Ямиг аж мэдгүй одоо ажилтнуудаа урамшуулах ч юм уу тийм үү. Тэгвэл одоо яг энэ кайзен саналын систем маань иймэрхүү жижиг дунд үйлдвэрт илүү зохимжтой юм уу? Эсвэл бүр том одоо нэлээд том хэмжээний олон одоо 100 ажилтнтай тийм үйлдвэрт бас тохирох уу? Сая одоо өөрөө чи хэлж байгаагаар бол байгууллагын хэмжээ бол их хамаарахгүй гэсэн тийм ээ. Миний бодлоор ер нь бол илүү том байх тусмаа илүү хэрэгтэй юм болов уу гэж бодод байгаа. Яагаад гэвэл нөгөө миний яг одоо удирдах
түвшний ажилтнтайгаа харьцах харилцаа маань илүү нэмэгдэнэ. Нэг илүү их үйл ажиллагаагаа томруулах эсвэл одоо үйл ажиллагаагаа хэмнэх одоо маш том байгууллага гэл ингээл илүү их ашиг олж байгаа ч гэсэн ингээл зардал гаргаад дэмий зардлууд маш их гаргадаг. Тэгэхээр одоо том байгууллагууд өөрсдөө ингээд хэрэгжүүлвэл илүү л бас нөгөө үр дүн авчирч чадна тий. Тэр ажилтнаа яг өөрийнхөө тэр манай удирдлага жишээ нь одоо ингээд том бодлого төлөлтөөр нь хардаг бол одоо тэр яг ажилтан маань болохоор өөрөө ажлын байран дээрээ өөрөө ажилдаг учраас тий 8-нд 8-аас 10 цагийн ингээд ажил дээр өнгөрүүлж байгаа учраас тэр ажилт нь л тэр нөгөө ажлыг сайжруулах боломж тий энийг ингээд хэмжих боломж эсвэл илүү инновацийг авчрах юм боломжуудыг харж идэг учраас илүү том байгууллагт бас хэрэгжүүлэх боломжтой. Жижиг байгууллагч ялгаагүй хэрэгжүүлэх боломжтой. Тэгэхээр бид нар Kaizen саналын систем, Kaizen хандлага гэж яриад байна. Тэгэхээр яг энэ маань өөрөө одоо яг юу юм бэ? Одоо түүл тийм ээ арга хэрэгсэл юм уу? Эсвэл одоо онол юм уу тийм ээ? Одоо гарт баригдаж нүдэнд үзэгдэх юм энэ Kaizen гэдэг юм байна уу? За Kaizen гэдэг нь ер нь ажлыг одоо бүтээмж, одоо чанар, соёл, үнэт зүйлсийг нь одоо сайжруулах, тэгээ улмаар одоо урт болон богино хугацаанд одоо үр дүнгуудыг илрүүлж гаргаж ирдэг. Одоо ер нь бол бүтээмж дэвшлүүлэх суур арга хэрэгслүүдийн нэг. Тэгээд ер нь энийг одоо зорилгыг ханган биелүүлэхэд ажилтнуудын одоо бүтээл санал санаачлагыг одоо системтэйгээр удирдах юм боломж бүрддэг байгууллага болон хувь хүнд. Тэгээ байгууллага одоо үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулах одоо зорилготойгоор ажилтнуудаас ирэх санал санаачлагууд, илүү их сайжруулалтуудыг авчрах санал санаачлагуудыг, шинэлэг санал санаачлагуудыг одоо нэгтгэн зохион байгуулах ийм л системийг ерөөхдөө хэлээд байна. Тэгэхээр за бүр жижиг биш, бүр том биш яг дунд хэмжээний аж ахуйн нэгж гэж бодъё л доо тийм ээ. Тэгэхээр одоо удирдлагынх нь сонирхлыг татаж тийм үү. За жишээлбэл за саяны жишээ болгосон одоо Царамтай 10 гэдэг жижиг компани биш. Юмыг яаж бэдгүү одоо сарынх нь орлогыг 50 саяар эргэлддэг бай гэж бодъё тийм хэмжээний байгууллага жишээлбэл сарда одоо хөдөлмөр зохион байгуулалтаа зөв болгоогүй анзаараагүй тийм ээ. Одоо яг энэ Kaizen гэдэг энэ одоо мэдлэг байхгүй болмаас юмыг яаж бэдгүү жишээлбэл 3-аас 5 сая төгрөг ингээд жилд одоо алдаж яана л да гэж бодъё. Тэгэхээр эн чинь сард. Тэгэхээр жилд энэ чинь бол одоо маш их мөнгө болж хувирдаг тийм үү? 30 50 сая болох чинь шүү дээ. Тэгэхээр үүнийг та одоо арилгаж чаднаа гэдэг тийм ээ. Энийг ерөөсөө энэ аргыг хэрэгжүүлчих юм байна шүү дээ. Тэгвэл одоо ингээд биднэрт ийм чухал юм байна гэдэг тэр сонирхлыг одоо энэ үйлдвэр эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрийн эзэд тийм ээ. Одоо менежерүүдэд яаж ойлгуулах вэ? За яг манай туршлагын хувьд болохоор ерөнхийдөө бол яг ингээд сургалтаар орох тий ийм туршлагууд байдаг юм байна. Япон улсад ингэсэн юм байна. Одоо Тайван, Таиландд ийм жишээнүүд байна. Тий ингэж ингэх боломж байна. Энэ нь болохоор аль хэдийн одоо байгууллагуудад хэрэгжээд тий жижиг том гэлтгүү байгууллагуудад хэрэгжээд ирсэн юм туршлагууд байгаа. Бид нэр одоо үүнээс нь шинэ юм ингээ хийх гээд байгаа бишээ. Бид нэр ийм туршлагууд ингээд байгаад байгаа. Тэднийг ингээд хэрэгжүүлэх боломжтой байна гэд ерөнхийдөө сургалтуудаар ингээд орчдог. Тэгвэл ажилчид эхэндээ бол мэдээж ер нь бол за ингээд ажиллаа хажуугаар бас энэ юу ч үтэй гэл ингээд аягүй дургуутдаг. Тэгэл ингээд хийгээд ирэнгүүт ийм боломжууд байсан юм биш үү гэл ингээд ажилтнууд өөрсдөө урамшаад. Тэгэл өөрсдөө ингээд хийгээл ирэнгүүт чинь удирдлага дэмжлэг хийгээд ирэнгүүт чинь улам л цааш ингээд хийгдэх юм зөндөл гарч ирээд байдаг. Тэ мэдээж эрэг одоо ингээл нэг удаа хийгээл зогсох биш ингээ хийх тусам л сайжруулалтууд ингээ бидний нүдэнд харагдаад байдаг. Тэгэхээр хийж ижил бид нэр ингээ сурч мэдэрч хийж ижил ингээ илүү үр дүнг хараад цааш улам явах юм хүсэл тэмүүлэлтэй болж чаддаг. За тэгэхээр энэ удаагийн маань одоо подкастыг сонсож байгаа сонсогчид маань одоо Kaizen саналын системийг байгууллага дээр хэрэгжүүлэх их сонирхол төрөх хүртэл нь хоёлаа хөтөлбөрөөр танилцуулна л да. Гэтэ хөтөлбөрийн өмнө зүгээр нэг инээдэмтэй юм санаанд орчлоо. Дэлхий дээр одоо хамгийн хэцүү одоо ажлуудыг шийдвэрлэгч болохооргүй шахуу зүйлүүдийг хамгийн залхуу хүмүүс хийсэн байдаг гэж ярьдаг. Тэгэхээр би сая инээд төрч суулаа л да. Тэгэхээр ямиг яаж мэдхүү их ур чадвартай мөртлөө залхуу ажилтан байвал одоо тэр хүнээ одоо маш сайжруулад авах тэр хүний тэр ажиглалтыг нь одоо байгууллагата хэрэг болгож одоо ашиглаж болох юм бас боломж байна гэж хэлэхвэл одоо яад юм бол доо болно тийм ээ. Өөрөөр хэлбэл
зарим одоо яг үйлдвэрлэлийн тухай чив дээр ярьж байна. Тэгэхээр зарим үйлдвэрлэлийн ажил бол одоо ингээд байнга давтагдчихэдэг, жоохон уйтгартай гэх юм уу болдог тийм үү? Одоо байнгын рутин тийм ээ. Одоо ингээд үргэлжил нэгийн хэвэн л ингээд үргэлжилжээдэг. Тэгэхээр тийм ажил заримдаа залуу хүмүүс энэ төр уйтгартай ч юм уу тий. Энийг ингээд жоохон хурдан хийж болдгоо юм бах та. Эсвэл энийг ингээд бөөнөр нь бичих болдгоо юм бах та гэж дандаа л бодож идэг тийм ээ. Тэр тийм бодол толгойд нь байгаа ажилтан танад байвал одоо ингээд энэ кайзен саналын системийг тийм ээ одоо байгууллага дээр авч хэрэгжүүлээрэй гэж одоо хэлэх гэсэн юм аа. Тийм шүү дээ. Бүгд л яг ингээд одоо ингээд бодол ер нь бол бүгд л ингээд бодол за ингэчүүл болох юм болов гэл тэгэл дотроо бодоол гэдэг байхгүй. Тэрийг яг ингээд гаргаж ирээ цаасан дээр буулгаад ингээд тэмдэглэж аваад тий яг ингээд удирдлагатаа хийлж чадахгүй тийм асуудлыг л ер нь бол энэ шийдэх гээд байгаа тий. Бүгдийн толгойд л ер нь бол нэг юм жишээ санаанд орчлоос одоо суутны гаргасан 100 саналын 99% нь оновчтой байдаг. Харин одоо жирийн хүмүүсийн гаргасан 100 саналын 1 юм уу 2 нь оновчтой байдаг. Тэгэхээр 100 жирийн хүмүүс одоо суутнаас илүү байх бүрэн боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэрт угаасаа л байнгын одоо ажиллаа хийж байхад л ингээл шин санаа төрж идэх тий тэгэл за ингээл амираа сэтгэлгүй тий за ингээл болт угаасаа ингээл хийдгийн юм чинь ингээл явж илээ тий ингээл нэг өдөр тутмын цалингаа аваад явж ивэл болоо гээл тий тийм биш одоо ингээд ажилтнууд маань юм ажилдаа хандах сэтгэл маань сайжрна тий өөрийн маань хандлага сайжрна өөр бусдад ингээд түгээх одоо улс орноо хөгжүүлэхдээ ядчил одоо байгаль эдийн засагтай нөлөөтэй ажил хий тий тийм саналууд ингээд гаргаж ирээд хэрэгжүүлээ тэгээд ирэх юм бол манай байгууллага өргөчн тэлж хөгжин тэгснээрээ бас нөгөө манай улс орны эдийн засагт хувь нэмэр оруулаад биднэрт ирэх өөр өгөөж нь бас нэмэгд дагаад уг нь бол нэмэгдэх байхгүй юу тэгэхээр энэ бол хүү хүмүүст айгүй маш хэрэгтэй ийм хандлага байгаа. Тэгэхээр бодож байна л да хэрвээ үнэхээр жишээлбэл саяны одоо царантай 10 анх шиг ийм тав тодорхой одоо шууд ойлгомжтой тий нэгхэн арга нэгхэн дамжлага дээр одоо хэмнэлт хийхдээ л ийм хэмжээний мөнгө хэмнэж чадж байгаа. Энэ одоо хэмнэлтэд магадгүй эргээд одоо өөрийнхөө боловсон хүчнийг хөгжүүлэх тийм үү ажиллагчдаа одоо урам зориг болгож одоо урамшуулал болгох ч юм уу тийм байдлаар одоо яваад байвал боломжтой. Тий тэгвэл илүү л одоо олон хүн санаачлаг гаргаад илүү л олон хүн оролцох байх та тийм ээ. Тийм тэгээд бас одоо Kaizen саналын системийн төрлүүд бас байгаа. Одоо илүү нөгөө нэг технологи тал руугаа шилжээд жишээ нь голомт банк гэхэд л одоо 3 жилийн өмнө л гэхэд ийм одоо Facebook гэхээр ийм саналаа авдаг. Facebook шиг ийм одоо аппликейшн өөртөө хөгжүүлсэн. Тэнгүүтээ одоо бүх ажилтнууд одоо үйлчлэгч тий одоо бүх төрлийн ажилтнууд маань ороод ингээд саналаа өгөх боломжтой. За тэр санал нь одоо жишээ нөгөө нэг лайк, шеэр гэдэг шүү дээ. Тэрэн шиг одоо хамгийн их лайк авсан хүнийг одоо урамшуул багаар нь урамшуулж одоо аялуулах ч юм уу те голомт банк болохоор нэг тиймэрхүү жишээтэй ингээд ажилтдаг. Одоо багаар нь гадаад руу аялуулах эсвэл дотооддоо аялуулах эсвэл одоо 7 ногт нь бишээ сардаа нэг удаа амрах те цалинтай амралт өгөх ч юм уу те ийм аргууд ингээд ашиглаад явдаг. Тийм маш олон жишээ байгаа. Тийм тэгэхээр олон жишээ байна. Энэ талаар мэдээж хэрэг одоо Монголын бүтээмжийн төвөөс одоо сургалт авах юм бол тэр сургалт дээр бид нэр тийм ээ жишээ болгоод одоо яг тухайн байгууллагын одоо үйл ажиллагаа магадгүй бизнесийн хэлбэр тийм ээ тэрнээ дүүцүүлсэн жишээнүүдийг одоо санал болгоод туршлага одоо хуваалцах бүрэн боломжтой. За тэгэхээр хоёулаа ингэж сонсогчдынхаа хорхог өргөсөн сургалтынхаа талаар одоо ярилцъя тийм ээ. Тэгэхээр хоёулаа сургалтын одоо үр дүнг яриад яг ойлгомжтой мэдээж хэрэг илүү сайжирч таарай. Тэгэхээр ер нь бол ийм хэмжээний сургалт авъя гэхэд байгууллагт хэдэн хоног, хэдэн 7 хоног ч юм уу, хэдэн цаг ч юм уу тий ямар хэмжээний цаг хугацаа хэрэгтэй вэ? За ерөнхийдөө бол яг ингээд манайх нөгөө нэг ингээд сургалтуудаа анхан булаа гэсэн ингээд багцлцдаг. За тэгээд энэ Kaizen-ыг одоо ойлгуулахын тулд эхлээд мэдээж бүтээмж гэж юу юм те бүтээмжийг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд нь юу юм ингээд ойлголттой өгөх сургалтаа орно. За энэ маань болохоор одоо 1-2 цагийн сургалт. За тэгээд үндсэн ойлголт одоо өгөх бүтээмжийг одоо нэмэгдүүлэх Kaizen хандлагын тухай ойлголт ач холбогдол нь юу юм те дэлгэрэнгүй ингээд яриад явна. За тэгээд Toyota үйлдвэрлэлийн систем, Lean систем, зэрэг Kaizen саналын систем зэрэг ойлголтуудаа өгөөд за одоо энийг хэрхэн хэрэгжүүлэх юм бэ? Яаж байгууллагатаа одоо уламжлал болгож авч үлдэх юм бэ те журам заавар гаргах хэрхэн одоо удирдамж гарах, уралдаан зохион байгуулах те ийм арга хэрэгслүүдийг ингээд заах, зөвлөх. За үүнийгээ одоо нэг
авч үлдэх, нутагшуулах, чадварчуулах юм сургалтуудыг дадлага ажиллаар, тестээр гээд ингээд хийгээд явахаар нийт ер нь бол 10 цагийн сургалт гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөгөө гаргаж ажилладаг. За үүнээс одоо байгууллагын онцлогоос хамаарч бас энэ цаг маань өөрчлөгдөх боломжтой. Одоо хэлбэр хэмжээнээс хамаарат ингээд өөрчлөгдөх боломжтой. Тэгээ үүн дээрээ нэмээд сургалт байгууллагууд маань өөрсдөө одоо энэ дээр нэмээд ийм сургалтыг авах боломжтой байна гэд ингээд бас өөрчлөгдөх боломжтой байдаг. Тэгэхээр сургалтыг жишээлбэл ямар ч тохиолдолд тийм ээ сургагч багшийнхаа одоо хүч хөдөлмөрийг бодсон ч тэр тийм ээ анги дүүргэлт гэж ярьдаг. Тэгэхээр яг хамгийн үр дүнтэй одоо тэр авсан сургалтыг бүгдээрээ яг зэрэг сайхан ойлгоод дараа нь амжилттай дадлага хийгээд хэрэгжүүлэх хэмжээний байгийг одоо тэр сургалтанд хамрагдах одоо хүмүүсийн гэдэг юм группийн одоо гишүүдийн тоо хэдий байвал хамгийн зохистой. Ер нь бол манайх яг ингээд 20-с 25 хүн байж иж яг ингээд 4 баг болоод ингээд багаар ажиллаад яавал илүү өөрт нь хурч ойлголт нь хурч чадна гэж боддог. Тэгэхгүй ингээд за 100 ажилтнтай байгууллага гэхэд 100-нд нь ингээд яг өгөхөд бол за эхний урд одоо сууж байгаа хэсэг нь ингээд ойлгоол үлддэг. Тэгэх биш яг ингээд багаар илүү 20-с 25 хүн байгаад ингээд 100 ажилтан бол хуваагаад тий 2-оос 3 удаа хуваагаад ч юм ингээд явал илүү үр дүнтэй байдаг. Ерөнхийдөө ингээд ажилласнаар миний ажилласнаар. За тэгэхээр одоо яг энэ Kaizen саналын системийн сургалт маань одоо яг зөвхөн Kaizen саналын систем гэдгийг ярьж байна л да. Тэгэхээр өөрөө чинь хэлснээр эхлээд мэдээж бүтээмжийнхаа тухай зөв ойлголт өгөхөөс эхлэх бах. Тэгэхээр энэ ер нь одоо энэ 10-аад цагийг тийм ээ одоо бүлэглээд хуваахад ер нь дотроо бүгд нэг төвшний сургалт байх юм уу? Эсвэл одоо өөр төвшний мэдлэг олгох юм уу? Тийм. Одоо яг эхний одоо хэсэг маань болохоор хэдэн хэсэгтэй байна одоо энэ өөрөө. Ерөнхийдөө бол яг дөрвөн хэсэгт дөрвөн хэсэгт хуваагдж байгаа. Мэдлэг олгох төвшнийх, за чадвах олгох төвшнийх, за чадхыг дээшлүүлэх гээд. За тэгээд энэ нь болохоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх төвшний сургалтууд гээд ингээд дөрвөн хэсэгт ерөнхий ингээ хуваагаад явчихж байгаа. Ер нь ихэнх сургалтуудаа. Тэгэхээр одоо хэлж ийн л да. За мэдлэг ойлгох төвшин бол ойлгомжтой тийм анх шатны мэдлэгээ аавна магадгүй одоо их сонирхож байгаа хүн бол онлайн мэдээлэл мэдлэг одоо нэмж авах ч одоо байх тийм ээ. Тэгэхээр тэрэн дотор нь одоо яг ямар агуулгыг багтааж байгаа вэ? За ерөнхий одоо ингээд танилцуулах тийм ийм зүйлсийг ингээд бид нэр одоо хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхийг заагдана гэл тэ. За тэгээд бүтээмжийн тухай ойлголт, бүтээмж дээшлүүлэх одоо ач холбогдол, бүтээмж дээшлүүлэх стратеги бодлого тий дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх байгууллагуудын ингээд туршлагаас юм танилцуулсан. За эхний бүтээмжийн төрөний битээр ярьсанчлан тийм ээ. За тэгэхээр чадвах олгох төвшний гэдгийг одоо яаж ойлгох вэ? Чадвах олгоно гэдэг чинь бол ер нь бол юмыг яг хийлгэж тийм үү? Дагуулж хийлгэж одоо олон давтан хийлгэж одоо тэр чадвах суудаг тийм. Тэгэхээр энийг энэ богино одоо цагийн сургалтанд яаж багтаах вэ? За энийг бол ерөнхийдөө бол багаар ажиллавал одоо ингээд сургалтаа орлоо. За тэгвэл танай байгууллагын хувьд энэ ямар байгаа? Тэргүүн туршлагуудаас нэг суралцчлаа. Танай байгууллагын хувьд ямар байгаа ингээд ажилтаас өөртөөс нь ингээд сонсох. Тэгээ оюуны товтлогоо хийх маягаар ингээд өөртөөс нь сонсоод. За тэгвэл энэ асуудлыг яаж шийдэх боломжтой? Саяны сурсан зүйлсүүдээс ингээд яг өөрсдөнд нь суулгаад ирээд тэгвэл хүн болгон мэдээж яг өөр хүлээж авах шүү дээ. Яг анхандаа бол тэгээд ингээд хийгээд ирэхээрээ чадвахчаад гээд өөр яг байгууллагынхаа жишээн дээр хийгээд ирэхээр ингээд чадвахчаад ирдэг. За тэгэхээр нийтдээ ямар ч байсан эхний ээлжинд нэг 10 цагийн сургалтыг одоо нэг байгууллага маань авлаа тий. Тэгвэл тэр 10 цагийнхаа сургалтын дараа одоо нэг төсөл өөртөө боловсруулаад хэрэгжүүлэх нь шүү дээ тий үү? За тэгэхээр тэр төслийнхөө дараа байгууллага маань бүр байгууллагаараа урамшил да тийм ээ. Одоо эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу эсвэл магадгүй ингээд дандаа ингээд сайхан залуу ажиллагсадтай. Тэгээд их ажилтай учраас ингээд залуучуудаа хөгжүүлэх гэхээр цаг гардггүй байсан чинь тийм ээ. Одоо нэг одоо дамжлагаа хэмнэдэг ч юм уу одоо тэгсэн чинь бүх залуучуудаа сайхан одоо спортоор хичээлэх нэг өдөр гаргаж өгдөг ч юм уу. Тийм боломж ингээд гаргаад ирлээ. Тэгээ урамшаа явъя. Тэгвэл эргээд манайхтай одоо дараагийн шатанд ямар төвшөнд харилцах боломжтой вэ? За мэдээж энэ бол энэхүү системийн сургалт маань болохоор багц сургалт маань болохоор мэдээж анхан шатных гэж явж байгаа. Тэгээ үүний дараагаар ахисан шатны сургалтууд маань явагдана. Одоо илүү одоо бид нар ингээд за өөрсдөө яг ингээд ажилдаа хандах хандлагатай, зөв ойлголттой, сэтгэлгээтэй болчлоо. Одоо үүнийгээ бид нар илүүгээр яаж дараагийн түвшинд хүрэх юм бэ гэдэг
одоо сургалтуудад явагдана гэсэн үг. Одоо үүнд болохоор өөрчлөлтийн менежмент, стратегийн удирдлага, чанарын турш удирдлага, бизнесийн төвлөршил гэдэг эдгээр сургалтууд маань ингээд ороо явчихна. За тэгэхээр манай өмнөх подкастуудыг сонссон сонсогчд маань санаж байгаа бах бид нэр одоо жишээлбэл өмнө нь яг бизнесийн төвлөршил ч юм уу тийм одоо сэдвүүдийнхаа товч танилцуулгуудыг өмнөх одоо подкастууд дээр хийгээд одоо яриад явсан. Тэгэхээр өнөөдөр бид нэр илүү ийм одоо анхан шатны бөгөөд яг хүн болгон хэлбэрхэн мөртлөө зардал багтаа хийх энэ одоо анхан шатны сургалтынхаа талаар алгалтыг авч яана л да. За тэгээд цаашид өөртөөхөө үйл ажиллагааг илүү сайжруулах тийм ээ одоо хүсэл эрмэлзэлтэй байгаа тэр газруудад одоо экспертийн хувьд тийм үү одоо сургагч багшийн хувьд юу гэж зөвлөх вэ? Ер нь одоо байгууллагуудаа хэлэхэд яг ер нь хувь хүнд танд хэлэхэд ингээд одоо бид нар ер нь яг өөрчлөлтийг яг өөрөөсөө л эхлэх одоо үе ирсэн тий ингээд хүнийг хараад суугаад байх биш тий эднэр л намаа ингээл муу амьдруулж ийн гэд ингээд байгаад байх биш тий би л одоо би энэ өөрчлөлтийг авчрах юм байна гэдгээ өөртөө ухамсарлаад бүх одоо залуучууд гэлтгүү бидний аав ээжийн үеийнхэн ч гэсэн ингээд өөртөөсөө эхлээд бид нар ингээд ажиллаад хөдөлмөрлөх юм бол манай улс орон эдийн засаг хөгжнөө тэгжиж л бид нэр сайхан амьдарч чадна. Түүнээс одоо энэ одоо 76 гишүүн бид нарыг одоо ингээд сайхан амьдруулж чадахгүй шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр та бүхэн яг өөрчлөлтийг өөрөөсөө бас өнөөдрөөс эхлээрэй л гэж хэлмээр байна. За баярлалаа. За энэ бол одоо улс орноор л Монгол улс ч одоо ер нь өөрчлөлтийг өнөөдрөөс гээл яваад байгаа штэ тийм ээ. Тэгэхээр эрхэм сонсогчд маань бид нартай одоо манай эксперт шитлгэртэй санал нэг байх гэж бодож байна. За ингээд тун удахгүй Монголын бүтээмжийн төвийн 30 жилийн болох гэж байна. Тэгэхээр бүтээмжийн хөдөлгөөнийг өрнүүлэхэд Монгол улсад Монголын бүтээмжийн төвтэй хамт байсан хүн бүхэнд баярлалаа. За цаашид ирээдүйд бүтээмжийн төвтэй хамтарч Монгол улсынхаа хөгжилд хөв нэмрээ оруулах гэж байгаа бүх сонсогчдтой бас баярлалаа. За ингээд дараагийнхаа дугаараар удахгүй иргэн уулзцгаая. Баярлалаа. Ашигтай баярлалаа. За тэгээд эрхэм сонсогчдтой энэ өдрийг сайхан өнгөрөөхийг хүсье. За баярлалаа.